Сайн байцгаана үзэгчдээ, Номын Эрдэнэс нэвтрүүлгийн ээлжийн дугаар эхлүүрэн 6 давхар Мажеста номын дэлгүүрээс хүрэхэд бэлэн болсон байна. Тэгэхээр энэ 7 өдрийн Номын Эрдэнэс нэвтрүүлгээс эрхэм үзэгчид маань Монгол ах уй, Монгол дийл хувцсны тухай мэдээллийг олж авах юм. Учир юу гэхээс Мос өдөр хэвлэлийн газраас эрхлэн гаргасан Монгол нүүдэлчдийн тайлбар төлөвийг номын тухай мэдээллийг бид энэ удаагийн нэвтрүүлгээр онцлон хүргэх юм. Яагаад энэ номыг сонгож байна гэхээр Монгол хүн өөрийгөө таних тийм нэгэн түлхүүр болж байгаа учраас бид энэ номын тухай мэдээллийг энэ удаагийн нэвтрүүлгээр дэлгүү хүргэх болно. За ингээд бүгдээрээ энэ 7 өдрийн нэвтрүүлгийг эхлүүлье. Нэвтрүүлэг маань улсын эхлүүрийн 6 давхар Мажеста номын дэлгүүрээс хүрч байна. Савшин бүх ертөнцийг хурааж мандал болгон өргөснөөс нэг судрын өглөг илүү гэж бурхны сургаалд бий. Ариун судрын сан хүмрэг болсон Мажеста номын дэлгүүрээс та хайртай хүндээ бэлгэн сонгоно. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За хүссэн бүхий л мэдлэгээ захин хуудасаар захиалж болдог боллоо. Оюуныг түгээгч Бүгд Цэгимэн ном хаалгыг танд өгшин. Илүү шинэлэг эрүүл мэндийн доктор Вит зөвхөн шилэнд. Эхлүүрийн 6 давхар Мажеста номын дэлгүүрээс 7 болгон шинэ номын мэдээллийг эрхэм үзэгч уншигч та бүхэндээ хүргэдэг. Тэгэхээр энэ 7 худалдаанд ирсэн байгаа шинэ номыг танилцуулж эхлэе. За эхний танилцуулж байгаа ном бол Монголын ардын аман зохиол ам болон бичгийн хэлбэрээр уламжлагдсан ирсэн. Тэгэхээр аман зохиолын дэд эрүүл магтаал хэмээх энэхүү номонд нь төрийн тахилгатай 8 уулын магтаал, хөвсгөл уус, орхон сэлэн мөрний магтаал зэрэг мөн олдоц хоор эрүүл магтаалыг энэ номод багтааж өгсөн. Эрүүл гэдэг нь ард түмний аж байдал ажил хөдөлмөр янз бүрийн үзэгдлийг тусган магтаж ирээдүйн сайн сайхныг зөвнөсөн утгаар шүлгэлдэг, иргэний ба олон нийтийн баяр ёслолын өрийг хилэгддэг, зан үйлийн холбогдолтой ийм уран шүлэг байдаг. Харин магтаал гэдэг нь амьдрал ахуйн тухайд тусгай дүрслэх түүнийг уран сайхны шинжийг тоочон дүрсэлж бахархан сайшаах утгыг илэрхийлсэн юм шүлэг байдаг. Тэгэхээр эрүүл магтаалын тухай илүү их дэлгэрэнгүй мэдхийг хүсэж байвал магадгүй эрүүл магтаал шинэ эрүүл магтаал сурахыг хүсэж байгаа үзэгчид маань бас энэ номтой танилцаад үзээрэй. Энэ ном Мажеста номын дэлгүүрт ламт шинээр ирсэн байна. Сайн мөг ялгын шинэ ном нээлттэй хийлээ. Шинэ үеийн хүүхдийн зам байдлыг судлаач хорлоо зураач ундраа хүний хөгжлийн зөвлөх лувсан зорж нарын бүтээл Сайн мөг ялгын хүүхдийг зөв хүн болгоход туслах 60 дадал номыг танд танилцуулж байна. Уг бүтээл нь хүүхдэд багаас нь өөрийн гэсэн үзэл санааг төлөвшүүлж, эерэг зан чанар, зөв дадал хвшлийг олгох зорилготой бөгөөд өгөгдсөн зураг асуултын дагуу хүүхдтэйгээ харилцан ярилцаж, альва асуудлыг олон талаас нь харах чадвартай болгож, тэдний эрүүл мэнд өсөлт хөгжилт, зан төлөвшөлтөнд хэрэгтэй мэдээллийг өгөх замаар өөрсдөр нь зөв буруу үйлдэл, сайн муу зан чанарыг ялган салгуулж, улмаар хүүхэд багчуудын өдөр тутмын үйлдэлээ мөрдүүлцэх дүрмийг өөрсдөр нь гаргуулж, дагаж мөрдүүлж хэвшүүлэхэд чиглэж байгаа ийм ном юм. 2010 онд Индиго гэдэг хүүхдийн хөгжлийн төвөө байгуулад давхар энэ дээр шинэ үеийн тэр цэцэрлэгт явдаггүй сөрөг элдвээ ааш аршилтай энэ хүүхдүүдэд ажиллаж үтсэн. Тэгээд ажиллаа явж явах хугацаанд бол би юуг олж мэдэрсэн байх юм бол тэр дийлэнх эцэгчүүд маань хүүхдэд тийм зөрүүд, буруу, маш тийм түрэмгий ч юм уу маш буруу хандлагатай өсөчгөнгүүдээ энийгээ эндийгөө хүүхд учраас ийм байх ч тийм юм шал буруу мэдлэгтэй байдаг. Үний хэрэгтэй хүүхдэд эцэгчүүд нь анхааралтай байгаагүй, цаг гаргаагүй, хүүхдэд зөв харьцаагүй, ямар хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар мэдлэггүй, хүүхдийг хизээ ямар үед яаж харьцахаа мэддэггүй учраас хүүхдэд буруу харьцаж, буруу хандлагаар хүүхдэд харьцснаас болоод нөгөө хүүхдүүд маань тийм буруу сөрөг аяаш авиртай болсон илэрсэн л дээ. Номын зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл судалгаанд үндэслэн шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга цуврал лекцийг эхлүүлээд байгаа бөгөөд та бүхэн албан байгууллага хамт олноор энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд оюуны хөрөнгө оруулалт хийх боломжтой юм а. Номын зохиогч нь энэхүү гарын авлага бүтээл судалгаанд үндэслэн шинэ үеийн хүүхдийг зөв төлөвшүүлэх арга цуврал лекцийг зохион байгуулж эхэлсэн бөгөөд үзэгч та бүхэн албан байгууллага хамт олондоо энэхүү лекцийг зохион байгуулж Монголын ирээдүйд буюу хүүхэд багчуудын оюунд хөрөнгө оруулалт хийх юм боломжтой юм а. За тэгэхээр сар шинийн баярын дараа
За 100 улам маань цусал номоо хэлээдэг ийм уламжлалтай. Тэгэхээр айл болгонд байдаг жадам судрын тухай бас нэгэн мэдээлэл хүргэх гэж байна. Жадам судар. Энэхүү гүн үнзгийн агуулгатай судрыг тайлбаргүйгээр уншиж ойлгоход бэрх энтхийн ямар ч эрдэмтэн тайлбар бичиж зөрчлөөгүй байдаг. Гэхдээ орчуулагч Жалтан Гэрэл төвд англи хуучин монгол орчуулгуудын тулган нэгтэлж уншигчдад уншиж ойлгоход хамгийн төвөл сугуулбараар та бүхэнд хүргэж байна. Жадам буюу худагт бэлгийн чанарын хязгаарт хүрсэн 8000-д их хөлгөн судар Монгол төдийгүй дэлхийн дахны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг. Худагт бэлгийн чанд хязгаарт хүрсэн 8000-д их хөлгөн судар нь бэлэг Пирамидын аймагт харьяалагдах 24 хэсэг 32 бүлэгтэй их хөлөгний гүн ухааны гол шаштар юм. Жадам буюу 8000-д их хөлгөн судрыг монголчууд эрднээс адистав жанлав ихтэй ач тус огторгуу луга хязгаарлашгүй их хэмээн ариун нэмтэн шүтэн болгон дээдлэн тагсаар ирсэн. Учир иймийн тулд худагт бэлгийн чамд хязгаарт хүрсэн 8000-д их хөлгөн судрыг гар бичмэл модон зис барын хэвлэл гэх мэтээр маш олон төрлөөр хэвлэн тархааж байсан ба алт мөнгө 9 эрднэр бүтээсэн нь урлагийн бүтээл болтлоо хөгжиж түүх соёлын хосгүй үнэт ховрууд бүртгэгдэн хадгалагдсаар байдаг. Бурхан багш бээр 8000-д буюу жадам сударта бэлэг бэлгүүний судрыг уншсны хүчээр ад донгийн хорлол болон элдв саад дотоорыг арилгаж чадна хэмээн айлцсан байдаг. Тиймээс жинхүү агуу судар хоошид шогол залаастаа бус ширээн дэлгээтэй байж монгол хэлний насыг уртсахад нэмэр болоосоо хэмээн номыг орчуулсан Алтан Гэрэл ütсэн байна. Ингээд жадам судартай эрхэм үзэгчтэйгээ танилцахыг хүрж байна. Шинэ номын булан маань үргэлжлэн хүрж байна. Тэгэхээр зохиол шүүдэр цэцэгчтэй уулзж байна. Хүслийн цахлаа 2014 оны хэвлэлд гарсан байгаа. Ном одоо хэдхэн хэвлэгдсэн бол хүслийн цахлаа? Хүслийн цахлаа нэлээд олон удаа тэгээд нэг хэсэг нөгөө хэвлэхгүй нэлээд удсан. Нэлээд олон сар тэгээд Монгол шуудан дээр захиалгууд ирсэн. Тэгээд хүмүүсээс энэ хүслийн цахлаад л зөвхөн хэвлэгдсэн цасан ширхэг нөгөө ганц бие эмчи яриа гэх мэт нөгөө миний хамгийн сүүлийн үеийн өгүүлбэрүүд байдаг. Тэгээд би ч 13 онд ер нь бараг шинэ юм юу ч бичээгүй киноны ажилтаасаар гад. Тийм болохоор одоо яг миний хувьд манай уншигчтай хувьд хамгийн шинэлэг зохиолууд нь лэнд байдаг. Тэгээд хэвлэхгүй утсан болохоор баг зэрэг хүлээлттэй. Тэгээд саяхан яг 14 оны хэвлэлээс аваад тараачаад байж байгаа. Хамгийн анх хүслийн цахлааг ивент тэгсэн Локситаныханд одоо бас дахин баярлалаа гэж хэлэх хэрэгтэй байх гэж бодож байна. Хүслийн цахлаараа манай гол төр сувд гэдэг юмхтай гардаг шүү дээ. Яг хүслийн цахлаа өгүүлгийн гол дүр нь гол баатар нь сувд гэдэг. Тэгээд амьдралынхаа төлөө хувь заяагаа зүгээр хүлээж суудаггүй өөрөө өөрийнхөө хүслийн цахлааг олж аавна гэд явдаг тийм итгэвтэй бүсгүндөр байдаг. Тэгээд ер нь бол миний хүсэл бол эмэгтэй хүнийг сул дорогоор биш өөртөө итгэлтэй хувь заяаныхаа эзэн байгаа хохирогч биш өөрөө амьдралаа шийдэгч гэдэг талаас нь тийм дөрүүд хүчтэй эмэгтэйчүүдийн дүрийг бичих их дуртай. Тийм ч болохоор Ану Хатангийн хүчтэй эмэгтэйн талаас нь үзүүлжээ гэдээ одоо тэр Массачусетсын их сургуулийн судлаач тэмдэглэсэн байлээ. Тийм болохоор миний хүслийн цахлаа өгүүлгийн гол баатар сувд бол бас л хүчтэй эмэгтэй. Тэгээд ер нь эмэгтэй хүнд асар их хүч байдаг гэж би боддог. Тийм болохоор эмэгтэй хүний нуруунд дээр тэнгэрийн тал нь оршдог гэсэн эртний үг байдаг баха гэж бодож байна. За баярлалаа. Тэгэхээр шинэ номын мэдээлэл өгсөн танд баярлалаа. Жастик номын төлөвтөөс ирсэн байгаа шүү. Сэтгэл гэдэг будуух шунх авдаггүй тийм нэгэн зоргоороо ертөнц байдаг. Тэгвэл үзэгч үзэгч та бүхэндээ танилцуулж байгаа нэгэн ном бол Алтан тууж гэсэн ийм ном байна. Монгол Улсын соёлын гав сэтгүүлч хорлоогийн цэвлээ бие бүтээгээгүй юм тов тодорхой овог нэр төрсөн аймаг сум баг хороо бүхий 14-ний ээж туулсан амьдралаараа төр өсөн бүтээл юмаа гэж өгүүлсэн байна. За тэд алга бүрийнхөө төлөө зориулсан алтан амаараа бүтээсэн, асгаруулсан хөлс цусаараа бүтээсэн, үр нингэн сэтгэл зүрхээрээ бүтээсэн, далай ухаанаараа бүтээсэн, Данкогийн зүрхэнд бамбар шиг дайчин бадрангуй гэгийн амьдралаараа бүтээсэн ийм тууж юмаа. Харин цаасны буулгаж нийт хүртээж амжаагүй үлдээсэн тэдгэр баримтыг олж нийт соён гэгэрүүлэх нь сэтгүүлч хүний үүрэг хэмээн үзэж энэхүү ажлыг эхлүүлж ийм нэг ном болгож үзэгч үзэгч та бүхний гарт хүргэж байна гэж өгүүлсэн байна. Ээж нь ямар бол хүүхэд нь тийм гэдэг, хүүхэд ямар бол арт түмэн тийм, арт түмэн ямар бол эх орон тийм гэдэг. Тэгэхээр ээжүүдийн тухай өгүүлж байгаа Алтан туужтай үзэгч үзэгч та бүхний танилцааг хүргэж байна. Энэ ном Majestic номын дэлгүүрт ирсэн байна. За ингээд улсын дэлгүүрийн 6 дахь Majestic номын дэлгүүрээс энэ ланг худлаанд ирсэн байгаа шинэ номыг тавчхан танилцууллаа. Дэлгэрэнгүй мэдээллийг авч эдгээр номтой танилцах хүсч байвал та их дэлгүүрийн 6 дахь Majestic номын дэлгүүрийг зорж ирээрэй. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг
нүдэрэн зэлгэж тарихаараа нь зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. Илүү шинэлэг эрүүл мэндийн доктор Вит зөвхөн шилэнд. За хүссэн бүхий л мэдлэгээ цахим хуудасаар захиалж болдог боллоо. Оюуныг түгээгч Бүк Цэгимэн. Ном хаалгыг танд өгшин. Монгол өв соёлоо өөрсдийн ахуй амьдралд авч хэрэглэх, хөгжүүлэхийг хүссэн залуу үеийнхэн зориулсан Монгол нүүдэлчдийн тайлбар төл ном уншигчдын гарт хүрлээ. Ном үндсэн 3 бүлэгтэй. Мал аж ахуйн бүлэгт Монгол улсын гавьяд багш, биологийн шинжилгээ ухааны доктор профессор Эрдэнэ Цогт, гэр гисэн бүлэгт хэл бичгийн ухааны доктор профессор Ган Тогтох, сургууль хүмүүжүүлэх ухааны доктор профессор Бат Тогтох, угсаатны зөв магистр, угсаатны зүйч Бэмтэрж, харин хувцас гисэн бүлэгт техникийн ухааны доктор Дунгамаа, техникийн ухааны магистр Наран Цэцэг, ариун хүү нар оролцож үг төлийг бүтээсэн бол төл бичгийн зургийг галзагд гэрэл манаар зурсан байна. Нүүдлийн амьдралаасаа хөндөрч сууршмал амьдралтай болсон хэдий ч Монгол ахуй соёлын зүйлээ мартаад эсвэл тэр чигээр нь хадгалах биш, харин хөгжүүлэн одоогийн амьдарч байгаа орчин ахуйтай ашиглах тийм дадлыг суулгаж мэдүүлэхэд Монгол нүүдэлчдийн тайлбар төл номын ач холбогдол оршиж байгаа юм. Тэгэхээр өнөөдөр бид нар одоо залуу хүн асууж штэ. За ёс заншлаа мэдээд надад ямар ач холбогдолтой юм. Миний амьдралд юугаараа хэрэгтэй юм бэ? Тэ. Энийг та хэлээд өгөөч гэж одоо их ёс заншил мэддэг хүнээс асууя л да. Бид нар бас асууж үзсэн. Яг ийм асуулт тавихаар ерөөсөө хомж хариулахгүй. Ийм сайхан, ийм гоё мэдэх ёстой гэдэг л ийм л одоо тулгалт байгаа болохоос биш. Энийг мэдснээр бид нар ийм одоо ач холбогдол, ийм үр өгөөжтэй юм а гэдгийг тайлбарлаж ярьж чадаагүй шүү дээ. Одоо бид хүн нүүдлийн соёл иргэншлээс сууршмал соёл иргэншил буюу сууршмал амьдралтай одоо амьдарч байна л да. Тэгэхээр нөгөө мал аж ахуй гэр хувцас чи яагаад хэрэгтэй юм бэ? Тэд бүх чи өөрчлөлт бид нар Европ хүмүүс чинь за гэрт амьдрахгүй байна, мал аж ахуй хэрэглэхгүй гэж энэ бүх ёс ямар хэрэгтэй юм бэ гэж асууна л да залуу хүмүүс асуудаг. Одоо энэ засгаас тавиад байгаа зөв Монгол хүүхэд гэдэг энэ асуудлын нэгэн хэсэг нь бол тэр зөвийн нэг хэсэг л Монголынхаа ёс заншлыг мэддэг, Монголынхаа тэр өг сурвалж удамгарлаараа бахархдаг, Монгол хүн гэдгээрээ бахархдаг гэдэг юм уу энэ асуудал байж байгаа шүү дээ. Тийм учраас энэ бахархлыг төрүүлэх, энэ соёлыг мартуулахгүй байх, энэ соёлыг өөрсдөө зохицуулан ашиглах, одоо хэрэглэх гэдэг хэрэглээнд оруулах гэж. Тэгээ энэ бол одоо энэ номын гол зорилго юм л. Тэрнээс бол дээлийг жишээлбэл наадам болохоор нэг өмсчээд цагаан сараар нэг өмсчээд байх юм бол энэ бол соёл одоо хэвээр хадгалагдж байгаа тунгцсан. Яагаад гэвэл эн чинь тодорхой хэмжээнд ёслолын шинжтэй болоод хаяа нэг өмсдөг болоод тэгэхээр энэ бол үндсэндээ бол тэр дээл бол хэрэглэнээс гачин гэсэн үг шүү. Тэгэхээр эн чинь ганцхан амьдрахтаа биш ээ. Тэр гэрээ бариад хувцас амьдрахтаа биш. Хүн өөрөө ямар одоо амьдралаар амьдарч ирсэн, юу эрхэлж ирсэн, тэрнээс ямар ашиг шим хүртээд өдөө хэртээ хөгжиж ирсэн. Энэ өөх түүх боломжлол амьдралын замлаа мэдгүйгээр оршин тогтнол бас хэцүү л дээ. Тэгэхээр энэ бүгдийг танин мэдүүлэх зорилготойгоор хийсэн. Ялангуяа одоо Монгол хэл соёл, хэв заншил, ахуй нөхцөл маань одоо их бүрдээд тэгээ одоо Монголыг дэлхий дахин их сонирхож байгаа энэ үед манай залуучууд өөрсдөө гадны хүмүүстэйгээ ярилцах, тэр Монгол орноос усталчлах, тайлбарлах, тэгээ одоо тэдэнд төлөөл одоо жуулчлах, за аялал жуулчлалын чуулга одоо ямар ч байдгийм одоо найр наадмын чуулга зохион байгуулахад манай залуучуудад одоо бэлтгэл хүчийг гаргаж өгөх нэг ийм зорилго санаа байсан юм. За тэгээд тэрийг бас тодорхой хэмжээгээр оролцсон байх. За нөгөө нэг зүйл нь бол юу гэхээр өдөр болгон хүн өмсдөг тэр дээлийнхаа давуу талыг, тэр дээлийнхаа одоо онцлогийг сайн мэддэг. Энд өмсөж зүухээс одоо тэртэхгүй тийм ээ. Тэртэхгүй байх юм бол энэ маань өөрөө соёл амьд байна гэсэн үг болох.
байна. Тийм учраас энэ чинь бид нар энэ болгоныг сануулах, энэ болгоныг сэргээх, энэ болгоныг хадгалуулахын тулд энэ номыг бол чадаа хэлбэж хийлээд энэ бол сайхан ном болсон. Тэгээд энэ маань өөрөө үүрэг зорилго нь бол ерөөсөө л энэ хүүхдүүдэд энэ соёлоо өвлүүлүүлэх гэсэн. Үүнээс гадна сурах хүчит бас нэлээд оруулж өгнө гэж бодож байгаа. Үүнээс холбогдлоор тэгэхээр тэр хүүхдүүд чинь өөрөө ингэж амьдарч байгаа ч гэсэн би чинь ийм боломжтой, ийм амьдралаар амьдарч ирсэн Монгол хүний үр сад юм байна. Тэрийг мэднэ. Тэгээд ирэхэд за ийм гоц өмсчихсэн байна. Одоо тэгэхээр би энэ дээл гэдэг зүйлийг, гэр гэдэг зүйлийг мал ахыг эрхэлдэг ийм эрдэм байсан юм байна. Энэ чинь мундаг эрдэм байна уу? Шинжлэх ухаанаар батлагдсан байна уу? Батлагдаагүй байна уу? Энээс би өнөөгийн амьдралд, яг одоогийн байгаа амьдралд юу авч хэрэглэх вэ те? Ямар зүйлийг авч хэрэглүүл ач холбогдолтой байна. Эсвэл тэрийг хөгжүүлээд өөрчлөлт аваад явах суурь болж чадчихна уу? Энэ тухай мэдлэг олох хэмжээний таны мэдэх ном байхгүй юу? Энэ соёл заншлаа бүтээлчээр амьдралдаа хэрэглээд явах тийм одоо нөөц болцоол гэдэг талаас нь харах хэрэгтэй шин. Мал ах вэ? Нүүдэлчин соёл нь зөвхөн малчин хүнд хамааралтай гэсэн төөрөгдмөл хандлагаас болж иддэг мах уудаг сүнийхээ талаарч бүрэн ойлголтгүй хүүхэд залуус өнөөдөр маш их байна. Монгол хүн бүр гол булгийн усанд сүү цагаан эдэ оруулдаггүй. Уурган дээгүр алгахдаггүй гэх мэдээг мэдэх боловч үүнд яг ямар учир шалтгаан байдгийг тэр бүр мэддэггүй. Аливаа юмны уул үндэс учир шалтгааныг мэдэхгүйгээр бат оршиж чадахгүй нэр хурдан мартагддаг. Тиймээс тухайн зүйлийн талаар тал бүрийн мэдлэгтэй байх хэрэгтэй. Мөн түүнийг ойлгоно гэсэн үг юм аа. Ер нь бол соёл гэж ойлголт бол аливаа ард түмэн, угсаатан, үндэстэн үндэстний өөрөө оршин байгааг илрэл болдог. Өнөөдрийн энэ асар хүчтэй явж байгаа соёлын давлгаан донд одоо яаж өөрийгөө авч үлдэх вэ? Яаж өөрийгөө хадгалах вэ? Яаж угсаатан, үндэстэн, удам гарал одоо энэ бүгдийг бол одоо энэ даяарчлалын үед авч үлдэх үү гэдэг асуудал бол одоо өнөөдөр монголчуудын хувьд бол зайлшгүй чухал болсон. За энэ давлгаанд төсвөлдөх гэсэн нэг л асуудал бол ерөөсөө соёлын өөрсдөө тэр соёлоороо давлгаалах хэрэгтэй. Өөрийнхөө соёлоор давлгаалах хэрэгтэй. Уламжлал гэдгийг бол зүгээр нэг бахархаад багтаад тэгээ одоо ястаа үлдээж хоцрох зүйл биш. Энийг нэг ном болгоод тэгээд гүйцээчих юм биш. Энийг чинь ном боллоо, тол боллоо, гарлаа. Энээсээ үлгэр аваад, санаа аваад цаашаага одоох нь инженерийн техник технологид оруулаад Монгол төрлийн одоо олон төрлийн гэр барааг бүтээж болох юм байна. Олон төрлийн хувцсны дизайныг бүтээж болох юм байна. За мал аж ахуйгаа бид нар бол бас одоо дэлхийд дахинд бас түгээж за тэгээд Монгол малынхаа одоо ашиг шимийг дэлхийд бас хүртэх боломжтой гэдэг ийм л одоо үндсэн санааг би одоо тосгосон одоо ярилцчихсэн бид нэр за энэ чигтэл одоо нэг хийж үзлээ гэж бодож байна. Ажил өнөөдөр шагааг бид нэр яаж хэрэглэх ёстой тийм ээ? Эн чинь сургалтын арга зүйтэй хослоо одоо хэдэн настай хүүхдүүд шагаагаа тоглол ямар одоо чадвар нь сайжрах юм бэ гэдгийг гаргаж ирэх хэрэгтэй. Бүтээлч хандлага л одоо хөгжлийг авчраа шүү дээ. Энэ бол ерөөсөө огт судалгааны эрдэм шинжилгээний тэгээд бас хэцүү үг өгүүлбэртэй уншихад ерөөсөө ойлгохгүй юм байхгүй. Яг л энэ чинь бүхэн бүр ерөөсөө ямар төрлийн хүн учраас бүгд дэлгэрэнгүй дээр нэмээд зурагтай зургийн тайлбартай учраас ийм зүйл юм байна. Ийм зүйл байсан юм байна. Одоо би ингэж одоо авч хэрэгжүүлж болохоор юм байна. Энд чинь одоо хэрнээ би хэрэглэдэг зүйл чинь ингээ өөрчлөгдсөн юм байна шүү дээ гэсэн тийм мэдээлэлтэй учраас хүн бүхэнд уншихад маш эвтэйхэн үг хэлгээ оноос манай хэл шинжилгээний мэргэжнүүд өөрсдөө найруулж бичиж редакторлсан учраас энд бол мэдээж эрдэмшлэгээ нэгдсэн надад хамаагүй зүйлийг мэтэрүүл ойлгох бол ёсгүй зүйл байгаа маа. Маш олон яагаадыг мэдснээр тухайн зүйлийг яаж хөгжүүлэх, эсвэл яаж хэрэглэхэд хэлбэр болох юм. Хамгийн энгийн жишээ гэхэд баяр наадмын үеэр үндэсний дээл хувцаараа гоёг болсон өнөө үед дээл хувцас өмсөх ёс чудаг түүний ашиг тусын талаар тэмч нарийн мэдлэгтэй залуус ховор болсон. Тиймээс хүмүүсийн мэддэг хэрнээ мэддэггүй юм шиг мартагдах шахсан Монгол арга ухаан, Монгол малчтын эрдмийг Монгол нүүдэлчдийн тайлбар толном тусгаж өгсөн байгаа юм. Өнөө цагт одоо бид чинь уламжлалаа цааш нь хөгжүүлэх хэрэгтэй. Тэгээ уламжлалыг бол тийм байсан, ийм байсан гэдэл тэгэл одоо нэг баахан олон хүний тэгж болохгүй, ингэж болохгүй гэд ингээд байхаасаа өмнө тэрнийхээ учир зүйг нэгдүгээр тайлбарлах хэрэгтэй юм байна. Угтаа тод бичих гэж хэлж байгаа ч гэсэн маш том хэмжээний таны мэдэх ном. Одоо мэдээж залуу хүмүүс ширээн дээрээ тавиад суучдаг, орчуулга хийхдээ эсвэл ном зохиол бичиж байхдаа мэддэхгүй үг хэллэг гарч ирэх юм бол
асууж сургалах тий хүн байхгүй бол эргүүлээд харах жишээ нь. Одоо залуучууд бид нар чинь уудаг суу иддэг махныхаа талаар мэддэггүй шүү дээ. Тэгэхээр тураг мах гэж юу юм, гадар мах гэж юу юм тий, дотор мах гэж юу юм. За тэгээд шуудалсан мах гэж юу юм, борцолсон мах гэж юу юм. За махны ямар амин дэм, ямар хэсэг нь илүү амин дэмтэй байдгийг, ямар хэсгээ удаан хадгалж идвэл зохимжтой байдгийг энэ бүгдийг чинь мэдснийгаа дараа хэрэглээнд хэрэглэн шүү дээ. За гуйны махыг тэгвэл тийм хоол хийхэд зохимжтой юм байна. Тэ? За тэгвэл өхрийн махыг хадгалж идвэл энэ чинь юм болт юм байна. Хоньны махыг шин дээр нийдэхгүй бол энэ чинь сүлд хор уршигтай юм байна гэх талаар хэрэглээний ийм жишээнд бас нэлээх байгаагаараа амьд хэрэглээтэй тол. Тэгээ болж игэл энэ шүүмж их сайн гараас авилээ л гэж бодож байна. Тэгээ шүүмжлээд за яха магтхан ч агаад магтал үтээ заах. Тэгээ хамгийн гол нь нэг шүүмжлээд нэг сайн одоо бас нэг цаашдаа бас хүн хэрэглээд хүрээг нь тэлэхэд бас хэрэгтэй. Цаашаа. Тийм л юм. Энэ ном бол цаашаа үргэлжлэнэ. Монгол ахын, Монгол сэтгэлгээний, Монгол ёс заншлын гэдэг юм уу маш олон ботууд ингээд үргэлжлээд гарах учраас одоо миний мэдих, чадах одоо тэгээд тийм зүйл байвал энэ ажилд оролцох байх бай. Мэдээж хэрэг энэ чиглэлээр одоо хамгийн топ, хамгийн чадвартай, үнэн мэдлэг эзэмшсэн хүмүүстэй бид нар хамтарч ажиллаж байгаа. Дараагийн тойл бичгүүд одоо яхахгүй гарна, ягаад ихний тойл гарлаа. За эндээс цааш одоо ургаж гарах тойлууд бид нэр одоогоор бол 3 бат тойл болох болов уу гэж төлөвлөж байна. Энэ ажил бас заримтлаар эхлээд явж байгаа. Тэгэхээр энэ мэдээж хэрэг одоо Монгол улсын одоо энэ түүх ёс заншлаа мэддэг ямар ч хүн энд хамтарч оролцох болцоотой. Ганцхан яг тодорхой бид нэр асуун шүү дээ. Тэрнээс нэг ийм байдаг, тийм байдаг гэсэн юмд бид нэр итгэж болохгүй. Яг бол энд орж байгаа энэ тайлбар юм уу ч бүгдээрээ дандаа логик үнэлгээтэй тийм ээ. Тэгээ яагаад ингэж юм гэхээр бүү мэдгэж гисэн үнтэй бид нар ажиллах гэж байна. Тийм. Тэрийг мэддэг хүнтэй ажиллах. Тийм учраас энэ намж аягүй сонирхолтой. Хэрэглэж их аягүй хэрэгтэй. Гар нийлж юм хийнэ гэдэг маш чухал байна шүү дээ. Тэрнээс биш би ганцаараа лада зүтгэл тэгээ сүлд нь одоо өөрөө гоморхоод гомтаад игээд байж үлдэж ямар ном болох вэ? Хамтын бүтээл. Хамгийн гол нь тэр хамтын бүтээл гэдэгтэй. Тэгээ нөгөө сэтгэл ийсэн, гар нийсэн. Тэр аль нь ч гэлээгээд тэр нэг зохимжтой бас нэг зөгцсөн сайтай биш дээ. Тэгээд ирэхээр энэ чинь нэг наад захын зураач нэг их чинь нэг Монгол юмаа сайхан зурчдаг зураач байна шүү дээ. Энэ хэвлийн газрын хувьд бол би их олзуурхаж байгаа. Ягаад гэвэл одоо энэ номыг одоо ивент итгэсэн, хэвлүүлсэн, бүр санаачлан зохион байгуулсан энэ компани бол манай Монсодор компани байгаа шүү дээ. Эдмон компани гэж бид нэр. Энэ улсууд хэрв ингэж зохион байгуулж, төрөвчилж, ингэж ажиллаа одоо энэ их зорилтыг тавьж сэтгээггүй байсан бол бид нар бол энэ ажлыг бол магадгүй дуусаагүй байх юм. Тэгэхээр энэ компани ажлын зохион байгуулалт гэдэг юм уу их шаргуу тэр хамтарч суусан хүүхдүүд, техникийн ажилтан, за захирал инкот энтерт бол бид нар бол зайлшгүй талархал илэрхийлэх ёстой. Энэ компанийн хувьд бол тэр нийгмийн үн нөлөөсөн үүрэг гэдэг юм уу эсвэл бүр ихний ярих юм бол энэ Монголын ард түмэнд оруулж байгаа асар их оюуны хөрөнгө оруулалт гэж ингэж ойлгож болно. Тийм учраас энэ усуд бол би одоо энэ их номинэлтийг зориулаад одоо талархал илэрхийлж байна. Тэгээд энэ толны анх санаачилсан гэл юм манай их бат захирал санаачлаад ийм зүйлийг хийх хэрэгтэй юм байна. Энэ чинь өөрөө залуусын сэтгхүй буюу энэ амьдрал авахын хөгжлийн эхлэл болохын цэг юм байна. Энэ чинь өөрөө суурин зүйл юм байна. Энэ дээрээс бид бүхэн хөгжүүлж шинжилж олон зүйлийг олж авах юм байна гэдэг суурь мэдлэгийг бид бүхэн ярилцж байгаад тийх хэрэгтэй юм байна. Ийм юм хийх хэрэгтэй юм байна гэж анх санаачлаад тэгээд мэдээж мэрэгжлийн бүх хүмүүсийг урьж оролцуулаад тэгээ хамтарч ажиллаад жил гарангийн хугацаагийн өргөж явсны эцэс өнөөдрийн толмын бэлэн болоод нээлттэй хийж байгаадаа маш их баяртай байна л да. Тэгэхээр баг бүрэлдэхүүн байгаа шүү дээ. Тухайн салбартаа л одоо тодорхой хэмжээнд одоо юудаг гэж хэлдэг. За одоо мал аж ахуй гэхэд хөдөө аж ахуйн сургуулийн яг энэ чиглэлээр мэргэжсэн доктор профессор Актемч хүнийг урьж оролцуулж байна. За хувцсан мэдээж шилмэл загварт ажиллаж исэн дизайнер Тунгамаа гэж хүнийг оролцуулж байна. Гэр хэсэг тэгэхээр гэрийг маш их судалсан хүн ган тогтоог багш. За угсаатан зүүн талаас нь Бямдорж багш те. Ёс боломжтой талаас нь Батхтог багш ч юм уу. Яг энэ чиглэлийн хүмүүсийг бид хүн өөрсдөө хайж олж сургалж уулзаад тэгээд толныхаа агуулгыг танилцуулаад ийм бүтцтэйгээ хийх гэж нэлээд удаа танилцж байж ерөнхийдөө бол анх одоо хийсэн зохиогч нараа олсон байгаа.
тэгж хийж байгаатай учраас нэг хэдэн хүмүүс тойр суугаад яах вэ хүүгээд бол бүтцэн тийм зүйл огт биш байгаамаа. Энэ бүхнийг уншиж судалснаар монголчууд байгальтайгаа, мал хуйтайгаа зохицсоор ирсэн арга ухаан, амьдралын логик зэргийг уламжлал мэтээр хавд арах биш, харин хөгжлийн эхлэл юм а гэдгийг мэдэж авах юм. Иймээс ч залуу хүний ширээний ном болвол зүйтэй хэмээн номыг гэрхлэн гаргагчид санал нэгтэйгээр үзэгч уншигч та бүхэн санал болгож байгаа юм. Тэгэхээр бид нэр ёс заншлаа тийм хэрэгтэй юм болов бид нэр ирээдүйдээ холбож ярих цаг болсон. Тийм ээ. Тэгэхээр энэ ном болвол нэгдүгээр янз бүрээр яригддаг. Аман хэлбэрийн одоо ам дамжин яригддаг энэ одоо бүхнийг нийлүүлээ, цогцолгоо, мэддэг чаддаг хүмүүсийг оруулаад ингээд одоо батлаад гаргалаа. Мэдээж хэрэг анхны дараа биш ботуудаас хийгдээд явж байна. Тхээ гэдэг юмний ерөөсөө уг үндэс нь ах уу гэдэг. Тэгэхээр Монгол ах уу гэдэг чинь мал аж ахуй юм уу, Монгол хувцс юм уу, Монгол гэр юм уу, энэ гурав чинь ерөөсөө тэр ах үед л орж байгаа шүү дээ. Тийм учраас энэ сэтгэлгээний үндэс болсон энэ зүйлийг бол бид нар бол их олон талаас нь олж харах хэрэгтэй. Тийм ч учраас бид нар одоо Монгол гэрийн талаар энэ бүлэг дээрээ л үзэхэд бол Монгол гэрийг төрөл, зүйл, үүсэл, гарал, бэлэгдэл, ёс, заншил, тийм ээ, элдв зан үйлүүд гэдэг юм уу бүгдийн тал талаас нь бол хийхийг оролцсон доо. Тэгэхээр энэ бол бас манад гарсан хуучин гэрийн судалгааны бусад материалуудаас энэ хэдий тоож боловч бусад материалуудаас бол арай жоохон өөрмөц болсон гэж би л хувьдаа дүгнэж бодож байна. Номоо багтаад байх юм байхгүй. Тэр чинь ямар олон том уншаад л тийм юм байна. Зөндөө олон юм хэлэн штэ. Загаан тогтоож хийж одоо юугаа яриад байна нөхөр. Энд чи мэдэхгүй би ер нь 80 хүртэл нэг юм сонсоогүй шүү ч гэж магадгүй шүү дээ. Яалаа тийм байж болно шүү дээ. Чи болдгоо яг. Чи нөгөө нийт монголчуудын юм энэ оролцож байгаа юм чинь. Тэгээд тэр чинь хангай гоё одоо тэгээд юу гэдэг юм өвөр Монгол байна, дээд Монгол байна, бурят Монгол байна, халах Монгол байна. За тэгээд одоо ойрд монголчууд байна. Тэгээд Тува, Казак гэхэр чинь одоо тэгээд тоомгүй өргөн хүрээнд одоо хийж байгаа л гэсэн үг л дээ. Бидний одоо хүсэж мөрөөдөд юм уу зорилго тавиад байгаагаар бол энийг бол хүүхдүүд гэж байн онцлоод байгаагийн учир бол энэ маань ирээдүйд Монголын соёлыг ирээдүйд нь одоо гардуулж өхийн тулд тийм ээ. Одоо жаахан зүйлийн ч гэсэн одоо ингээд хүүхдүүдтэй үлдээж өгч яах гэдэг утгаараа би одоо байн хүүхэд гэж яриад байгаа байхгүй. Тийм учраас энэ номыг бид нэр энэ талаас нь хүмүүс түргэж сурчлаа гэж хичээж байна. Бүхэн аваад ширээн дээрээ тавиад орчуулга хийхдээ болон ном зохиол бичгтээ ойлгохгүй үг хэллэг гарч ирэх тохиолдолд хэрэглэхэд таны одоо гарын авлага болох ширээн ном болж чадах байхаа гэж итгэж байна. Номын дэлгүүр энэ бол оюун ухааны ресторан. Энд ном хэмээх ганцхан нэрийн хоолтой. Хүн төрлөختн номыг нүдэрэн зэлгэж тарихаараа зажилдаг. Номын дэлгүүр бол оюун ухааны ресторан. Энэ бол Majestic. Хайртай хүмүүстэй оюун ухааны онцгой бэлэг бэлгэлцгээе. За хүссэн бүх ил мэдлэгээ захин хуудасаар захиалж болдог боллоо. Оюуныг түгээгч Book City-Man. Ном хаалгыг танд өгшин. Илүү шинэлэг эрүүл мэндийн доктор Вит зөвхөн шилэнд. Majestic номын дэлгүүрийн энэ 7 өнөخت борлуулалтаараа тэргүүлж байгаа 10 номын мэдээллийг хүргэе. Жигсаалтын 10 дугаар байр Монсодрын хэвлэн газраас эрхлэн гаргасан галаар надсан охин. 9 дугаар байр нар хүнээс манддаг. 8 дугаар байр мөрөөдөлтөө бэлэглэх бэлэг. 7 дугаар байр амжилтын хөтөч 2014. Жигсаалтын 6 дугаар байр ногоонууд нь лав. 5 дугаар байр яруу наригч үлзээдэг ус. Хотын үлгэрүүд. Жигсаалтын 4 дугаар байр сархогтооны рамаа. 3 дугаар байр төвтөөс хаатын санаас эрхлэн гаргасан хатан цэдэг ном шинээр ирсэн байна. 2 дугаар байр орчуулагч Болготрийн бүтээл чонон сүл санамл хөлбөр. Энэ 7 өдрийн борлуулалтаараа тэргүүлж байгаа номын 1-р байранд зохиолч Аяр зан цагаан хар улаан ном орсон байна.
Ном ертөнцийн нэвтрүүлэг маань оюун ухааны ресторан болсон Majestic номын дэлгүүрээс хурж өндөрлж байна. Ном бол бүтээл сэтгэлгээний их булаг гэсэн энэ сайхан үгээр нэвтрүүлгээ жаргая. Эх 7 өнөخت иргэд олзъя. Баяртай үзэгчтэй.